Намрын өдрөө хашаа чөмсөн дагастай тоглосон байсан миний хайтай инэрээ харин татай юмаа. За миний уран бүтээлийн нэлээд хэсгийг хүүхдийн дуу эзэлдэг. Тэгээ эдгээр хүүхдийн дуунаас одоо миний шүлгийг нь бичсэн 4 дууг, миний хүүгийн шүлгийг нь бичсэн 2 дууг, нийтдээ 6 дууг, нэг айлын эгчдүү 3 охин дуулсан байдаг. Тэгээ энэ 6 дууны 3 дууных нь аялгауг ардын жүжигчин Хаян Гэрүүг аялгауг нь хийсэн байдаг. Бас л энэ 3 дууг мөн л энэ эгчдүү гуруулаад дуулсан байдаг. Тэгээ хамгийн бага охин нь болохоор 3 настай байхдаа дуулсан. Тэгээ бид нар тэр үед нь Хаян Гэрүүг хамгийн одоо бяцхан шав гэж бяцхан дуучин гэж өхөөрдөж ирдэг байлаа. За тэгээ энэ хүүхдүүдтэй яагаад энэ уран бүтээлээр холбогдох болсон түүх гэхээр зэрэг 2016 онд хүүхдийн дууны алтан зул гэдэг наадам болно гэдэг үндэсний телевизээр нэг сүрхий зар яваал. Тэгээд би энэ дууны наадамд орохоор 2 шүлэг бэлдсэн. Нэг нь хүүхэд тагтаа гэдэг шүлэг, нэг нь өнөрөө хүүгэж. Тэгээ яг хүүхэд тагтаа гэдэг шүлэг нь болохоор 2003 онд үндсэндээ ай хийгдсэн 2003 онд би тайлан тоглолт тавьсан юм л да. Тэгээд тэр тайлан тоглолтод Цэргийн жуулгын эрэгтэй эмэгтэй 2 дуучин дуулсан тийм дуу байсан. Тэгээ хүүхдийн наадам маш их төгссөн байсан. Тэгээд аль 2003 онд хийсэн дууг 2016 онд тэр архив түүх ухам энэ гэсэн тийм зав зүйлээ байхгүй. Тэгээд би энэ хүүхэд тагтаа дууныхаа нотыг бичүүлээд Хаян Гэрүүгад очив. Нотыг бичүүлээд одоо энэ дууг би хүүхдийн дууны наадамд дуулуулчихъя. Тэгээ очиод дууга аялаад бичүүлчихэн би өгн аян мэдээд идэг дууга аялаад бичүүлчих гэсэн чинь санаанд байгаад идэг өнгөө эхэлж чаддгүй. Гэхдээ багшаа би одоо энэ наад дууг чинь мэднэ. Тэгээд аялах гэсэн өнгөө олохгүй гэсэн Хаян Гэрүүг за яах вэ дахиад зөхөөч гэдэг. Тэгээ яг миний дэргэд шүлгийг нь аваад 5 минутын дотор ая зөхөөгөл тэгэл 3 бадаг шүлгийг нь гурвангийн нотлол ингээл өгсөн. За тэгээ байж л за одоо энэ дууга хинээр дуулуулах вэ гэдэг асуудал болно. Тэгтэл чинь манай багаахын хүүхдүүд энэ наадамд орох тийм хүсэл бодолтой байж л байсан байна. Тэгээ энэ хоёр давхцаад тэгээд энэ хүүхдүүдтэй уран бүтээлээр холбогдсон ийм түүхтэй. Тэгээд хүүхэд тагтаа гэдэг дууг мөнгөн цэцэг манд дуулсан. Одоо дунд охин мөнгөн цэцэг дуулсан. Мөнгөн цэцэг маань хөөрхөн дуулсан. Би хамгийн 2016 онд хүүхдийн дууны алтан зул хэмээх наадамд хүүхэд тагтаа гэдэг дугаараар оролцож байсан. Тэгээд энэ дууны маань аян хаяар байгаа. Тэгээд шүлгийг нь болохоор үр цайх ихч маань зохиож өгчсэн байгаа. Тэгээд би энэ дугаараа олон тэмцээн, тэгээд олон уралдаанд орж олон медаль, олон шагналыг авч хүртэж байсан. Намрын өдрөө хашаа чөмсөн дагастай тоглосон байсан миний хайтай инэрээ харин татай юмаа.
Намрын өдрүүн хашаа чөмсөн дагастай тавсан тавсан мэг хайтай инэрээ харин татай юмаа. Үрд цайх ихчийн шүлэг ардын жүжигчин Хаян хэрвээ гой хөгжим эхрээ хөрхөн бондгордоо дууг би 3 настайдаа дуулж байсан. Яагаад энэ дууг дуулах болсон бэ гэхээр намайг жоохон бахтаа ингээд хоёр ихчийнхаа ингээд дууг дандаа дуулдаг байсан. Бас ингээд том хүний дуу бас ингээд аюул олон дуулдаг байсан. Тэгээд манай ээж маань үрд цайхаа ихчэд ингээд хандаад ингээд би бага охиндоо ингээд хөрхөө өөртөө тохирсон дуу гаргуулад өгчих юмсан гэдэг ингээд хэлсэн. Тэгээд ээж маань үрд цайхаа ихчээр дуу шүлэг гаргуулад тэгээд Хаян хэрвээ гой ингээд аялгау хийж өгсөн. Энэ дуу бол яг надад зориулж бичсэн дуу юм аа. Яагаад гэвэл ингээд намайг жоохон байхад манай гэрийнхэн маань намайг бондгор гэж өхөөрддөг байсан учраас энэ дууны нэрийг өхөөрдөм хөрхөн бондгор доо би гэж нэрлэсэн юм аа. Намрын өдрүүн хашаа чөмсөн дагастай тавсан тавсан мэг хайтай инэрээ харин татай юмаа. Угаг хайтай хөд мөдөө би мэг хайтай их вонохтой бүгдээ надтай бүхэ хайтай бүгдээ би зөндөө хайтай ари хайтай атлуу хүнээ би эди хайтай эди хохотоо бүгдээ надтай бүхэ хайтай бүгдээ би зөндөө хайтай. Ахаа хайтай амин дүүдээ би ихчи хайтай хөхөн дүүдээ би бүгдээ надтай бүхэ хайтай бүгдээ би зөндөө хайтай зөндөө хайтай. Намрын өдрүүн хашаа чөмсөн дагастай тавсан тавсан мэг хайтай инэрээ харин татай юмаа. За ингээд 2016 онд би хүүхдийн дууны наадамд орохоор 2 дууны шүлэг бэлдсэн гээд тэгээ нэг дуугийн чайхан мөнгөн цэцгээр дуулуулах болчоод тэгээд өнөрөө хүүгээд нэг шүлэг бичсэн байсан. Тэгээд тэр дууг ерөөсөн ихчээр нь дуулуулъя, ихчэн дуулъя гээд бас энэ уралдаанд орё гэдгийгсэн. Тэгээд энэ айгүй ажгаад студид очоод нөгөө хүүхэд тагтаа дуугаа бичүүлэхдээ тэр студийн хүнийг чи энэ ая хийчихэж штэ энэ наадамд орох гэж байгаа гэдгсэн чинь за тэгээд ая хийсэн. За тэгээ нөгөө аяан сураад нөгөө дулам хамт маань аяан сураад дуулаад явж исэн чинь анги дээр явхад сургууль хийгээд дуугаа дуулж исэн чинь ангийнх нь хүүхдүүд чи ямар сонин дуу дуулаад байгаа юм гэсэн. Тэгээд тэр нь сонин дуу гэдэг нь яг аянч жоохон тийм байсан байж яг тэр наадмын зорилго болохоор эх орноо хайрлсан, байгалаа хайрлсан, амьтныг хайрлсан тийм утга санаанууд оруулаарай гэсэн тийм шүлэг байсан байхгүй юу. Тэгээд тэр шүлэг нь болохоор зэрэг нэг өнөрөө хүү гэж байгаа. Тэр өнөрөө хүү өдөржин нэг гөлгөөр тоглоол тэгэл хоол идж байгаа хоолноос өгөөл гар хурууга
ам хийгээл долоогоод ингээл гэдэг нэг тийм юм бичсэн шүлэг байхгүй юу. Тэгээд тэр шүлгэн тэр хүүхдүүдэд сонин санагдсан байж магадгүй ангийнх нь хүүхдүүд чи яасан сонин дуу дуулаад байгаа юм гэсэн юм. Тэгээд нэг өдрөө тэр өдрөө ирээд ээжтэй ээж би энэ дуу дуулж уралдаанд орохгүй боллоо. Манайгийн хүүхдүүд яасан хачин дуу дуулдгийг гэдгсэн гэсэн. Тэгээд за тэгвэл яах вэ энэ наадамд орох юм болий гэд болий гэдэг болсон бид нэр. Тэгээ байжсэн чинь дахиад нэг өдөр тэрний маргааш нь ээж нь уцтаад за үүр цагчаа одоо том охин наадамд орох юм боллоо. Тэгээд та дараа надад нэг манай том охин зориулсан шүлэг бичиж өгөөрэй гэсэн. Ямар шүлэг бичих юм гэсэн чинь яах вэ нэг охтууд ээжүүд нэг ээжийн хувцсыг өмсч үзээл нүүрнийх нь будгаар нүрээ бодоол идэг штэ. Тийм л утгатай шүлэг бичээд өгөөрэй гэсэн. Тэгэл зааж бол утсан тавьсан 50 гутлал эхний бадаг надад миний санаанд ороод ирсэн байхгүй юу. Ээжийн сайхан дайсан зэд эзгүүд нь өмсөж үзлээ дээ. Тос будгаар нүрээ бодлоо толны юм зөндөн эргэлтлээ. Гоё юм ээжийн дайсан удахгүй л надад яг л таарандаа гэдэг. Тэгээ ийм бадаг ороод ирсэн. Тэгэхээр нь буцаад ээж рүү залгаад хөөе би нөгөө шүлгэний чинь нэг бадгийг бичихлээ гэсэн чинь за яах вэ одоо тэгээд уралдаан одоо 2 хоног болох чам чинь яаж амжихгүй штэ гэд тэгээд тэр өдөр нь уцаан таслал тэгэл байжсэн чинь орон дахиад уцстаад ээж нь ерөөсөө манай том охин үйлээд энэ наадам заавал орно гэдээ үйлээд байна. Ангийнх нь хүүхдүүд орж байгаа юм байна. Тэгээ наадамд орё гэдээ үйлээд байна гэхгүй юу. Тэгэхээр за одоо наадам нөгөөдөр хэлэх гэж байдаг. Тэгээд одоо амжихгүй штэ тэгсэн. Тэгээд үгүй та ямар ч байсан наадмыг бадгаа нэг хүнээр ая хийлгэчихээ гэдгсэн. Тэгээд тэр чинь наадмыг хэлхийн 2 хоногийн өмнө байлуу орны 9 цаг өнгөрчихсэн. Тэгээд би зөндөө олон хөгжмийн зохиолчд рүү утсан чинь ерөөсөн холбогддог хүн байдгүй. Тэгжэл хамгийн сүүлд нь Жамингоор утсан чинь Жамингоо утсаа авдгийг. Тэгээд Жамин багшаа та хүүхдийн дууны наадамд орох гэж байна гэсэн чинь орохгүй нь багшаа би тантай хүүхдийн дууны наадамд ормоор байна гэдгсэн чинь та тэгдэг гэдгсэн. Тэгээ хизээ ороо уулзах учраас тэр ороо уулзах боломжгүй маргааш өглөө би тантай уулзмаар байна гэд. Тэгээ маргааш өглөө уулзъя гэд Жамингоо надад гэрээ заажсан хүрээ сургуулийн баруунталт гэд. Тэгээ би гэрээ нь олохгүй юм чинь багшаа би хүрээ сургуулийн үүдэн л ерөөсөн 8:30 гэд машинтайгаа байж та хүрээ дээр гэж тэр чинь өтнөөсөө өдөр байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн би цагаас жаахан өмнө очсон Жамингоо ч ерөөсөө 8:30 гэж хүрээд ирсэн. Тэгэл машинд ороод ирэнгүүт нь шүлгээ үзүүлсэн чинь өө ямар хөөрхөн шүлэг вэ? Гоё юм ээжийн дайсан гэж хийчихэн шүү дээ гэл. Тэгэл Жамингоо шүлгээ аваад гэрлүүгөө явсан. Тэгээ өдөөс хойш 3 цагт ирээд дуугаас насаар гэсэн. Тэгээ өдөөс хойш 3 цагт очсон чинь хачин гоё аялгүй. Ерөөсөө хүүхдийн дуунд бол тансагдсан их гоё тийм аялгүй хийсэн байсан. Тэгээ тэр дуугаан одоо нөгөө дулам хандаараа дуулууш дулам ханд чинь уралдаанд орё гэдэг үйлээд исэн юм чинь. Тэгээд энэ дуу ийм сонин түүхтэй одоо хүүхдийн гинэн цаахан атаархлаас төрсөн дуу байхгүй юу. Тэгээд ингээ хүүхдийн дууны наадамд би ингээд 2 дуугаар оролцох болоод тэгээд наадамд бол нэлээд амжилттай оролцсон. Ер нь эхний 3 тал явсандаа эхлээд бол Батбол Дөгшин цаатан хүү гэдэг дуу байсан. Тэгээд дараа нь хүүхэд тагтаа дайсан гэдэг ийм 2 дуу дараад нь явж ирсэн. Тэгээд энэ 2 дуугаа энэ ихч дуу 2 маань маш амжилттай сайхан дуулсан ийм түүхтэй.
Би цэцэрлэгт байхасаа л ахуулаад дуулах дуртай байсан. Тэгээд би олон дуунуудыг дуулдаг байсан. Цэцэрлэгт байхдаа ч дунд ангид байхдаа ч ороод маш олон дуунуудыг дуулсан. Тэгээд би энэ дуунууд дотроос хөрдөм хөрхөн дүүмэн гэдэг дундаа аягүй их дуртай. Яагаад вэ гэвэл би дээрээ нэг ихчтэй, дороо дүүтэй. Тэгээ бадам ханд дүү маань болохоор ихч бит хоёрыг ямар ч үйлдэл хийсэн дандаа дагаж дүүрээдэг тийм байсан. Тэгээд энэ дууны маань шүлэг нь болохоор яг үүнийг багтаасан болохоор бас дүүг маань санагдуулдаг. Тэгээд би энэ дууг дуулах айгуу дуртай байдаг. Тэгээд би энэ дугаараа ингээд олон тэмцээнүүдэд оролцож шагнал авсан байгаа. Тэгээд бас би гадаад дуугийн сайн дуулах бай гэд зөндөө олон дууны тэмцээнд орж исэн. Энэ дууны маань шүлгийг Үүр цайх игчийн хүү Мөнхбат ах маань зохиож өгч исэн. Харин аялгауг маань Төгөлдөр хурц Сундуу агш маань зохиож өгч исэн байгаа. Намрын өдрөө хашаа чумсан дагастай тагсан тагсан имэгэ хайтай инэрээ хайрын татай юмаа. Намрын өдрөө хашаа чумсан дагастай тагсан тагсан имэгэ хайтай инэрээ хайрын татай юмаа. За Дулам ханд охин маань энэ 3 охины хамгийн том охин Дулам ханд маань манай хүү битэрийн 6 дууны 3-ыг нь дуулсан. Яагаад 3-ыг нь дуулсан гэхээр зэрэг тэр 16 онд Алтан цул наадам болсон дараагаар 17 онд Дулам ханд охин одоо уран бүтээлийн тайлан тоглолт тавих шаардлагатай болсон юм байлээ. Тэгээд ээж нь манай охины дуу одоо цөөхөн байна та нэг дуу дахиж нэг дуу хэрэгтэй байна гэсэн юм баггүй юу. Тэгээ би одоо тэгвэл асал нэг шүлэг өчгөндээ гээд бодоод байж л нэг өглөө хүүгээ хичээлд явсан дараагаар өрөөгөр нь орсон чинь ширээн дээр нэг шүлэг байж байна. Сурагч насны найзууд мань гээд. Тэгээ нэг шүлгийг аваад уншаад үзсэн чинь 1-р адаг нь хөөх юм аа, 2-3 адаг нь жоохон тиймэрхүү юм. Тэгээ нэг шүлгийг аваад би ер нь нэг жоохон хүүхдүүдийн шүлгийг нэг дураараа аваад хөгжмөн зохиолч даваачаад өгчдөг, засчдаг нэг тийм талтай хүн байгаа юм. Тэгээ нэг хүүхэн шүлгийг аваад за хинээр ая хийлгсэн дээр үү гэж бодоод гинтхэн Ганбаатар санагдаад Ганбаатар гэж Дугрын Ганбаатар гэж сэтгэлийн үг гэдэг дуу бичсэн сайхныг нь харангуйтаа дурсан юм а гэдэг дууны шүлэг бичсэн. Надад их олон сайхан дуу хийж өгсөн тийм хөгжмөн зохиолч. Ерөөсөө хүүхдийн дууг нь хөөрхөн хийх ингээд. Тэгээ Ганбаатарынд очиод гэрт нь очиод тэгээд энэ сурагч насны найзууд нь гэдэг дууг хийлгээд тэгээ ингээд Дулам хандд өгөөд ингээд Дулам ханд маань тайлан тоглолтод 2 дуутай болчиход байж байгаа юм. Тэгээд энэ сурагч насны найзууд гэдэг дууны шүлгийг болохоор миний хүү соёл урлагийн их сургуулийн 2 дугаар курст байхдаа 10 төгсөөд удаагүй байхдаа ангийнхаа найзуудыг санагалзаад тэгээд бичсэн тийм шүлэг юм байлээ. Хөөрхөн шүлгэлдээ намрын өдрүүд наашлан ирэхэд нэгний санд сэтгэл догдлоод нэг ангийн хүүхдүүд бид ангидаа нийлж уулзаа сайхан байдаг гэдэг. Ингээд зуны амралтаа дуусаад ангидаа уулзаа сайхан байдаг гэдэг тийм хөөрхөн
шүлгөөсөн. Тэгээд энэ бадам хамт маань ингээд миний хүүхэн гэсэн шүлгээр хийсэн дуу ингээд тайлан концертын донд дуулсан юм. Намрын өдрөө хашаач юмсан дагастай тахласан миний хайртай инэрээ харин татай юмаа. Намрын өдрүүд наашлан ирэхэд нэгний санаа зэтгэл тоглоод нэгэнгийн хүүхдүүд ангид олуулаа нийлж уулзаад сайхан байдаа. Сургуулийн танхимд ичсэн даасан сурагч насны нандин үерхэд сарчилууд хөврөн өнгөрсөнч захын анахгүй үлэм дотностоо. Гаврын өдрүүд наашлан ирэхэд хамтдаа бид сэтгэл гэгэлзээд хамгийн сүүлийн хичээлийн дараа холдохыг хүсгүй гүнигтэй байдаг. Сургуулийн танхимд ичсэн даасан сурагч насны нандин үерхэд сарчилууд хөврөн өнгөрсөнч захын анахгүй үлэм дотностоо. Ариухан сэтгэлээ найзлаж нөхрөлсөн автрай багнах шиг тиймээс найзууд амьдрууд зайхаад ховхон учирдаг гэж аав ээж минь надад хэлсэн юм. Сургуулийн танхимд ичсэн даасан сурагч насны нандин үерхэд сарчилууд хөврөн өнгөрсөнч захын анахгүй үлэм дотностоо. Намрын өдрөө хашаач юмсан дагастай тахласан миний хайртай инэрээ харин татай юмаа. За тэгээд нөгөө Дулманд охин маань 17 он тайлан концерт 2017 он тайлан концертыг хийх шаардлагатай болоод одоо 2 дуутай болоод байж л ээж нь бас дахиад нэг дуу хэрэгтэй байна гэдэг ингэсэн. Тэгээд за одоо ямар шүлэг байх вэ? Одоо бэлий юм алга байна гэдэг ингэсэн чинь миний машин дотор байсан миний дууны шүлгийн хавцыг ингээ эргүүлж яваад хөө энэ ямар гоё шүлэг вэ? Аав ээж минь нөгөө шүлэг байсан байхгүй юу? Тэгээ энэ шүлэг ямар гоё энийг та хийлгээд өгчих энийг би хүүгээрээ охинороо дуулуулчих ингээ 3 дуутай болгочих гэхээр үгүй наад чинь урлагийн гай зүтгэлтэн Баатар Сухай хийцэн дуулгадаг бол байгаа юм. Болохоос шая хийцэн дуу гэсэн чинь үгүй яадгийн та хийлгээд өгөөч тээ нэг шүлгэнд 2 ая хийцэн тохиолдол байж л идэг штэ гэдгсэн. Тэгэхээр за тэгвэл яах вэ ая хийлгээд дуулуулж болох юм. Тэг хинээр хийх юм гэсэн чинь ээж нь хаян хэрвээр хийлгэн хаян багшластай гоё ая хийдэг. Хаян багшийн дуунууд гоё манай хүүхдүүд түрүү чинь хаян багшийн 2 3 дуу дуулсан юм чинь гэдэг гэсэн. Тэгэхээр за би л хэлэхээс айж чи өөрөө хэл гэдгсэн. За тэгээд тэгвэл тэгээгээл одоо 3 охиноо дагуулаад дөрвөлээ тагуулан бөөн хүн хаян багшинд очлоо. Тэгэл
охин очоод ээж нь хэлсэн манай хүн ингээд тайлан тоглолт хийх чинь та энд нэг ая хийгээд өгөөч дуун цөөдөд ингээд тэг аян багш өөрч үзнэ ястай хөөрхөн шүлэг юм байна чинь хайр инэрлийн тухай дуу болох юм байна гэдэг. Тэгээд нөгөөдөр ирээд дуугаагаар гэдгсэн. Тэгээд нөгөөдөр нь очинд бас л сайхан аялал хийцэн байсан. Тэгээд наав ээж минь гэдэг дуу дулманд охин ингээ 3 дуутай болчихж байгаа тайлан концертод энэ дууг ингэж дуусан түүхтэй юм аа. Намрын өдрөө хашаач юмсан дагаас тэвчсэн санасан миний хайтай инэрээ хайрын татай юмаа. Намрын өдрөө хашаач юмсан дагаас тэвчсэн санасан миний хайтай инэрээ хайрын татай юмаа. За энэ дашрамд хаян хэрэггоо ярихаас өөр аргагүй ярихгүй болохгүй. Яагаад гэвэл би одоо хөгжим зохиолчдоос хамгийн олон дууг хаян хэрэггоотой хийсэн 5 дуутай 6 дуутай юм байна. Хаян хэрэггоотой уран бүтээл хийхэд их урамтай сайхан байдаг. Хаян хэрэггоо маш их хариуцлагатай юм бай. Тэгээд яг л одоо уран бүтээлийг хийсэн цагтаа хийдэг их хурдтай. Ерөөсөө 2 хоногоос илүү гаргадгүй. Зарим дууг бол одоо миний хажууд чиг шууд аян хийгээл нотлоод өгдөг. Тэгээ маш их бичгийн соёлтой, их өргөн мэдлэгтэй ийм хүн. Тэгтээ солгоо гараараа бичдэг шүү дээ хаян багш. Тэгсэн мөртлөө солгоо гараараа бичсэн гэхэд одоо тэр үед бол одоо канонд одоо бол канонд
канонд нотыг шивдэг болсон шүү дээ. Тэр бол хаян багшийн нотыг бол одоо тэр шивдэг нотны дэргэд бол шивгч шаардлагагүй тийм гоё нямба тод их гоё бичдэг тийм хүн байлаа. Тэгээд энэ сайхан уран бүтээлчтэй би 6 дуу хийсэн байдаг. Тэгээд энд би бахархаж явдаг. Тэгээ хаян багштай бол одоо хаяа бас нэг уран бүтээлийн чөлөө заваар бид хоёр юм ярина шүү дээ. Тэгээд ярихад бол ерөөсөө хүмүү хэлэхгүй. Тэр нэг хөөрхөн дуутай, тэр нэг мундаг авьяастай, тэр сайхан гэлээр. Нэг удаа нэг манай нэг найз ном өгөөд тэгээ тэр номыг барьж өгж байгаа наа чи хэний ном юм гэдгсэн тэр хүний ном гэд хэлсэн л дээ. Тэгээд тэгсэн чинь тэр хаян багшдгүй яг надад чинь баахан хүмүүсийн номноос жоохон ашиглаж өрөөл бичсэн юм шиг байна лээ гэд би хэлсэн чинь хаян багш айгүй ухаантай өнөөс л ухаантай л гард юм байлээ. Гэхдээ тэр хүний имийг ашиглаад ном хийчих нь бас сайхан байхгүй гэж хэлжсэн. Тэгээд тэр үгэндээ би бас жоохон ичж байгаа юм чинь хүмүүс би одоо жоохон хүмүүс хэлсэн юм шиг хэлсэн асуулаа баг. Тэгээд хаян багшийн нэг маш сайхан тал нь хүн ерөөсөө муу хэлтгүү. Тийм сайхан зан чанартай. Тэгээд тийм сайхан хүнтэй би олон сайхан дуу хийсэн хаацтай хүн дээ. Намрын өдрөө хашаа чумсан дагастай тохлосон асан имийг хайтай инэрээ харин татай юмаа. Тэгээ бид нэр одоо энэ хүүхдүүдтэй уран бүтээлийн хийж эхэлснээс хойш 6 дуу манай хүү бид хоёрын шүлгийн бичсэн 6 дуу дуулаад тэгээд энэ 6 дуугаа маш амжилттай дуулаад 17 онд дулман дохин маань тайлан тоглолт хийгээд тайлан тоглолтын дээр тэр дуу нь баг дуу нь хэрэг өөрхөн бондгордойгоо дуулаад дунд охин мөнгөн цэцэг хүүхэд тагтаа өхөөрдөн өөрхөн дуу гэдэг дуугаа дуулаад дулман дохин маань болохоор зэрэг нөгөө ээжийн даашин сурагч насны найзууд аав ээжим гэдэг дуугаа дуулаад ингээд тайлан концерт маш амжилттай сайхан болсон. Тэгээд нэгэнтээ тайлан концерт хийж байгаа болохоор зэрэг энэ дуунуудаа ерөөсөө нэгтгээд CD болгоод тэгээд тэр тайлан концертанд ирж байгаа аав ээж ах дүүс ангийн хүүхдүүд эднэртэй өгөөгээд ингээд энэ 6 дугаараа ингээд CD хийсэн. Тэгээд ямар нэр хөөхөр нь одоо эдгээр чинь бүр жоохноосоо дуулж исэн ер нь урлагийн юм болох тийм сонирхолтой улсууд учраас энэ одоо 6 дуу бол ерөөсөө эднэрийн мөрөөдлийн эхлэл юм гээд тэг мөрөөдлийн гараа гэж ингээд би нэр өгөөд ингээд тийм CD хүртэл хэвлүүлсэн. Дулман дохин бас нэг ном хэвлүүлсэн. Тэгээд энэ хоёр энэ 6 дуу дуулсан энэ нэг айлын эгч дүү 3 охин бол үнэхээр авьяастай. Ерөөсөн энэ 3-аар дуу дуулахад бол дуучин хүн дуугаа дуулахаас их амархан байдаг. Яг гэвэл хүүхдүүд нь авьяастай дуртай. Тэгээд аав ээж нь бол маш сайн хүүхдүүдтэйг ажилдаг. Аав нь бол яг энэ хүүхдүүдийн дуу урлаг авьяасыг хөгжүүлэх юмд бол эдийн засгийн тусламж үзүүлээд ажлыг хийж яадаг. Ээж нь болохоор зэрэг хүүхдүүдтэйг ажилдаг. Хүүхдийн хөгжүүлэхийн төлөө маш сайн явдаг. Ийм сайхан ээж юм байгаа. Тэгээд ийм хүн надад ийм одоо хүүхдээ хөгжүүлэхийн төлөө явдаг ийм сайхан ээж аав таарсан энэ дуу 6 дуугийн амжилттай сайхан дуулж бүтээл болоход одоо нэмэр болсон. Би бас надад бол их түшиг нэмэр болсон юм байгаамаа.